жирэмсэн төрөх насны эмэгтэйчүүдийн өвчлөл их байна гэсэн ийм асуудал хөндөгдсөн. Тэгэхээр энэ тал дээр ер нь ямар арга хэмжээ авч ажиллах ёстой болоо. Эрүүл мэндийн газрын дарга бас хариулт өгнө. За төлөөлөгчийн асуултанд хариулъя. Алтан хэсэг төлөөлөгчийн аймгийн засаг даргын 2 удаагийн захирамжаар 121 сая төгрөгийн санхүүжилт эрхшээлж орж ирээд бид нар эндээс 8 ажлыг бол хийсэн. За үлдсэн одоо санхүүжилтийг бид нар гэрээ бусад одоо ажлын яг эхлэх үед нь одоо аймгийн засаг дарга бодлогынхаа хэлцэс танилцуулаад эрхээ шилжүүлээд ингээд санхүүжилт нь бол хэвээ явж байгаа. Зарим нэг одоо тухайлбал судалгаан дээр Helicobacter-ийн шинжилгээ бас ингээд авсан зүйл байгаа. Тэрүүгээ бид нар бас хологдох хэлтээс аймгийн даргатай одоо ойлголцоод тоног төхөөрөмжийн бусад хавдрын одоо ижил төрлийн үйл ажиллагаанаас Helicobacter-ийнхаа шинжилгээний үлдсэн төлбөрийг хийхээр ингээд тохироод явж байгаа. За Увс аймгийн хэмжээнд хороо ажиллагт нэг тулгымцсан асуудал бол жирэмсэн эмэгтэй эхчүүдийн ялангуяа төрөх насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх асуудал яригдсан. Ер нь эхийн эндэгдэл ялангуяа энэ 0-5 настай хүүхдийн эндэгдэл гэдэг асуудал төр хамгийн гол одоо их хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ирсэн, эрүүл мэндийн яамнаас ирсэн хүмүүсийн өгсөн зөвлөмжүүд, эрүүл мэндийн яамнаас ирсэн зөвлөмж бол ердөөсөө төрөх насны эмэгтэйчүүдийг толгой дараалал нь эрүүлжүүлэх, ялангуяа жирэмсэн эхчүүдийг бол яг жирэмсэн үед нь одоо эрүүлжүүлэх асуудал хурцаар тавигдж байна. Тухайлбал яг өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд 700 их жирэмсний хяналтанд байгаа. Эндээс 400 одоо хавсарсан буюу өндөр өртөмтгийд явж байгаа. Энэ нь эргээд их дутуу төрөх дээр нэр нэндэгдэл гарах юм үндсэн шалтгаан болж байгаа гэж үзээд бид нар бас энэ дээр төлөвлөгөө хийгээд аймгийн иргэдийн түншлэх хурал дээр эрүүл хүүхд эрүүл шүтгээд арга хэмжээ бас урж ирж батлагдах ёстой. Энэ удаа бас амжаагүй дараагийн хурлаар бид нар энэ асуудлаа оруулж ингэж батлуулж хэрэгжилтийг нь хангаж явахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн газраас.